баярлалаа. Уг нь би асуулт асууя гэж бодсон бас хоцорчлоо. Хил мал гуравтайгаа хахад хэн Монгол баян гэд. Төрийн сойрхолт соёлын гавь зүтгэлтэн зундын дорж байгаа гой дөрвөн мөрт алдартай дөрвөн мөрт байгаа. Хил буюу улсаа хамгаалаад энэ уламжлалт мал аж ахуйгаа эрхлээд хөдөө амьдарч байгаа малчд байгаа. Тэгээ малаа маллахаа болоод бүгд Улаанбаатарт ороод ирэх аюул байгаа. Тэгээ тэр аюулаас нь улбаалсан эхний хэсгийг одоо бид нэр шийдэх гээд дөрвөн уулын дундх одоо баахан асуудал яриад баахан хөтөлбөрөөрөө сууж байгаа. Тэгээ одоо бид нэр хотуулс болох гэдэг байгаа байхгүй эрсдэл нь. Тэгээ жишээлхэд аялал жуулчлал гэдэг байгаа Мэлхий ад морьтой өшөө Улаанбаатарын төвчрөл утаа үзэл буцах гээд шүү дээ. Ирж байгаа жуулччин бол одоо энэ өргөн удам нутаг онгон зэрлэг байгаль түүнд зохицож амьдраад байгаа одоо энэ уламжлалт мал аж ахуй нүүдэлчин зочломтгой малчин айл за энэ Төв Азийн соёлын голомтыг үзэж сонирхох бахархаар ирж байгаа. Би бол тэгж бодож байгаа. Батлат гишүүн бас энэ чи хэллээ. Хөдөө аж ахуй сумын чиглэлд ярьсан. Тэгээ манай дарга нар болохоор бас л яг батлат гишүүн үнэн яриад байна. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагданаа. Хөрсөн дээр очиж үзээгүй яам тамгын дарга нар яг үнэн хэлээд байна. Төвшин гишүүн бас хэллээ. Одоо энэ хариултны шинэ хоршоо цагаан алт гэдэг. Шинэ хоршоо хөтөлбөр бодит байдал дээр зогссон. Цагаан алт нь баахан лооцсон байгаа. Яг бодиттой төвшин гишүүний нэхэд байгаа тодорхой ажил байхгүй байгаа. Юу ч одоо нөгөө бодлого тодорхой ажил байхгүй. Зүгээр л одоо лооцсон барьж бид нар яваад байна. Тэгээ байнгын орооны дарга бас сая өөрөө хэллээ. Одоо энэ орлого олдог энэ хөдөө аж ахуй солонгорсон хөдөө аж ахуйг одоо явуулаач гэдэг. Үйлдвэр одоо бас дахин үйлдвэр. Монгол бол одоо ерөөсөө ийм л үгийг байнга хэлж явах хэрэгтэй юм шиг. Тэгээ миний яриад байгаа юмыг одоо энэ зах зухаасаа ч гэх юм уу одоо энэ ойлгож хэлэх гээд носон бордооны үйлдвэр гэдэг чинь өөрөө малчны хотноос хуучин цагт бол монголчууд 2 удаа ноосоо хэргаад дотооддоо үйлдвэрлэл хийгээд нэмүртөө шингээд өгсөн бол одоо зүгээр 2 удаа хэргаад тэгээд бид нар носон бордооны үйлдвэрийг шууд экспортод гаргах боломжтой. Зүгээр жишээ хэлэхэд сая Киргизээс энэ зун бүр ерөнхийлөгчийн засгийн газрынхаа төвшөнд ярьж байгаад 13 тонн түүхийн ноосд орж ирээд 11 тонн бордоо болгоод гараа авсан байхгүй. Дэлхийд ганцхан байгаа үйлдвэр манай Монголд байгаа. Зөвхөн Монгол хоньны ноосонд зориулсан үйлдвэр. Тэгээ энийг бид нар одоо болохгүй бол бүр 21 аймагтаа барьчихад ноос өөрөө эдийн засгийн эргэлтэнд орчихно. Одоо бол малаас зүгээр одоо бид нар бүгдээр иддэг учраас махан л үнэтэй байгаа. Бусад бүх түүхийд хаягдж байгаа. Яг үнэнгийн хэлэхэд ноосыг бол даяалангуяа талын хаяал талын нэг авсан тал ноосныхоо талын нэг угаасан болоод экспортод гаргаад үлдснээр нэг ширдэг хивсээгээл таарч байгаа. Ноосоор бол бид нар мөнгө олох боломж зах зээл нь гадаадад сая 100 сая тонноор яригдж хахад бид нар энэ ч нэг 2000 тонны үйлдвэрийг 21 аймагтаа барьж чадахгүй нэг 10-аас 15 тэрбум л болох байх. Үйлдвэр барьж чадахгүй ингээд худлаа цагаан алт худлаа шинэ хоршоо яриад байгаа хөөх. Яг бодиттой ажлуудаа хийгээд өгөөч гэж хэлээд хахад ерөөсөө үг авахгүй байна. Сайдан ч үг авахгүй байна. Яамныхан ч одоо яад юм бүү мэд. Тэгээ одоо энэ чэнэс ингээд харахаар одоо энэ хөтөлбөр дээрээ байгаа бүсчилсэн бодлогын хүрээнд гээд хангаан бүсийг уламжлалт мал аж ахуй төрөлдсөн хот байгуулна дид бүс болгоно. Энэ байхгүй шалгуудлаа. Хөдөө аж ахуй дээр бодлого нь бас байна. Өөрөөсөө үнэнгээ хэлээ бичсэн байна. Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн бүтээмж улсын дунджаас 40%-аар доогуур шинэ технологийн нэвтрэлт муу. Манай энэ үйлдвэрт цоо дэлхийн шинэ технологи байгаа. Энийг нэг анхаарал өгөөч. Тэгээд нөгөө малчид руугаа чиглэсэн хөдөө аж ахуйруу чиглэсэн бодлогын ч үр дүн энчээ байна. 2023 оны байдлаар манай орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 аршин ширхсээ. За, өглөө хугацаа дуусчихжээ. Зөв, маш зөв юм ярьж шүү. Гэхдээ одоо чамайг тэгээд хэлэхээр над чи хувийн хвшлийн их ажил гээл ингээл хариулна. Одоо ингээд 10 хэдэн жил би наадах чи яриад ерөөсөө ганц хариултан дээр хувийн хвшлийн их ажил штэ гэж хайчдаг. За Батчаарал гişүн.